Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ та бүхэндээ шигтгэн мэдчилж байна. Бид өнөөдрийнхөө хөтөлбөрөөр үзэгч та бүхэндээ зориулж алдартай Марракешийн олон улсын кино наадмын тухай, өмнө нь үзүүлж байсан хайр кино Европын кино наадмын шилдэг нь болсон тухай, бразилчууд сайхан үзэгтэй бүсгүйчүүдэд шалгаруулах тэмцээн зохиосон тухай болон Ким Кардашианы дахин нэг аялын тухай гээд сонирхолтой мэдээллүүдийг төлөвлөхөөр бэлтгэлээ. За тэгээд эдгээрээс гадна өнөөдрийн онцлог оддоороо Азийн хөгжмийн ертөнцид од болон гялцж байгаа 2PM хамтлагийг танилцуулахар шийдлээ. Ингээд чигтгээгээ тухсан сууж таалан сойрхоор үзэгчтэй. Манай өнөөдрийн хөтөлбөр алдартай Марракешийн кино наадмын мэдээлэлээр эхэлж байна. Уг олон улсын кино наадам нь өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлттэй хийсэн юм а. Энэ жилийн наадмын хувьд энтхэг кино голчилж байгаагаараа онцлогтой байх нэ. Тиймээс ч наадмын нээлтийн ёслолд Болливуудын алдарчнууд олноороо хүрэлцэн очсон байжээ. Марокко улсын кино урлагийн хамгийн том үйл явдал бол Марракешийн олон улсын кино наадам байдаг. Анх 2001 онд зохион байгуулагдахдаа улсынхаа болон олон улсын кинонуудыг гаргаж Мартин Скорсезе, Шахрух Хан, Франсис Форд Коппола зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг цуглуулж жил ирэх тусам уламж хүрээгээд хэлсээр байна. Марракешийн кино наадмын нэгэн онцлог нь жил бүр аливаа нэг улсын кино урлагт хүндэтгэл үзүүлдэг. Энэ жилийн хувьд энтэг кино голчилж байгаагаараа онцлогтой байх юм байна. Энтхийн кино наадам бүхэл бүтэн 100 жилийн нүрийг үзсэн болохоор гайхалтай санагдаж байна. Энэ жилийн энтхийн олон томоохон уран бүтээлчид ирсэн байна. Тухайлбал Амитаб Баччан, Шахрух Хан нар ирсэн байна. Миний зүгээс тэдгээр алдартай уран бүтээлчидтэй хамтран нэгэн тайзан дээр алхаж байгаадаа тунч их баяртай байна. Энэ бол миний хувьд гүн хүндэтгэл гэж ойлгож байна. Марокко их сайхан улс байна. Марракеш гайхалтай газар байна. Энд ирсэн чинь яг л дэлхийн дээвэр дээр байгаа юм шиг санагдаж байна. Биднийг үнэхээр сайхан хүлээж авлаа. Нээлтийн ёслолын үеэр хэдий гадаа бороотой байсан ч олон мянган энтхэг киноны шүтэн бишрэгчид цугласан байлаа. Тэд бүгд л хайртай жүжигчтэй харахын тулд бараг л бүхэл өдөржин хүлээн зогссон байна. Шахрух Хан, Амитаб Баччан нарыг олон шүтэн бишрэгчид нь тойрон хүрээлсэн байлаа. Би энд Болливуудын оддыг харахаар ирсэн. Ялангуяа Шахрух Ханыг харах гэсэн юм. Би энд аль болохоор олон зураг авах гэж ирсэн. Энд байгаа нь бахархалтай хэрэг гэж бодож байна. Өөр төрж байгаа сэтгэлээ үгээр хэлж чадахгүй байна. Би яг л баярлсандаа ухаан алдаж унах гэж байна. Болливуудын хаач гэсэн энд ирсэн байна. Тиймээс сэтгэл маш их тогтолж байна. Энтхийн кино урлагийг Мароккод тун сайхнаар хүлээн авдаг байна. Энэ нь хайрын тухай өгүүлж, үргэлж сайхан төгсгөлтэй байдагтай холбоотой гэж олон хүмүүс үздэг. Үзэгчид ч мөн энтхэг киноны хөгжим, бүжиг дэглэлт зэрэгт нь тун дуртай гин. Энтхийн кино урлагт энэ жил нэгэн томоохон гар цохирол учирсан нь нэрт найруулагч Яс Чопра таалт өгсөн явдал үлээ. Яс Чопра 2005 оны 11-р сард Марракешийн кино наадамд оролцох үедээ энтхэг улсад хөгжим гэдэг бол хүмүүсийн амьдралын нэг хэсэг. Бүхий л цаг үед тийм байсаар ирсэн. Бүр төрхөөс өөхөх хүртэл шүү. Бидний амьдралын хэмнэл хөгжмөөр илэрч байдаг. Тиймээс л хөгжим бүжиг кинонд маш чухал байдаг. Энэ л хэлийг нь ч ойлгохгүй атлаа энтхэг кинонд дурладаг шалтгаан. Марокко хүмүүс бидний дууг сэтгэл зүрхээр мэдэрч байна. Мароккод ирэхдээ бүгдийг олж мэдлээ хэмээн тайлбарлаж байжээ. Тиймээс энэ жилийн наадам бүхэлдээ домогт найруулагч Яс Чопрад хүндэтгэл үзүүлсэн байдлаар үргэлжлэх нэ. Яс Чопрагийн нийт 8 кино наадмын үеэр дэлгэцээр гарах юм байна. Эдгээр 8 кинонд Яс Чопрагийн хамгийн сүүлийн төгсгөж амжаагүй бүтээл болох Тэнд амьдрал байсан цагт кино анх удаага Мароккогийн үзэгчдийн хүртэл болох юм байна. Энэ кинонд Болливуудын домогт жүжигчин Шахрух Хан, залуу жүжигчин Катрина Кайф, Анушка Шарма нарын хамтар тоглосон юм а. Мөн нийт 18 энтхэг киноноос гадна 21 орны 80 гаруй кино дэлгэцээр гарах юм байна. 12 дахь удаагийн Марракешийн кино наадам энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл Европ кино сонирхдаг үзэгчдэд дуулах нэгэн сайхан мэдээ байна. Европын кино урлагийн шилдгийг шалгаруулдаг Европын кино наадам энэ жил 25 дахь удаага зохион байгуулагдаж, яг энэ үеэр шилдэгээ тодруулсан юм а. Наадмын хамгийн дүүлэнтэй кино 4 том шагналыг хүртсэн хайр кино байлаа. Австри найруулагч Михаил Ханекигийн энэхүү бүтээл нь өмнө нь Каннын кино наадмын шилдэг шагнал болох Алтан далдуу мод шагналын эзэн болж байсан билээ. Европын кино академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Европын кино наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Мальт улсад болж өндөрлөө.
Энэ жилийн наадмын онцлог кино нь Каннын кино наадмаас Алтан далдуу мод хэмээх хамгийн том шагналыг хүртсэн найруулагч Михаил Ханекигийн Хайр кино байлаа. Учир нь энэ кино наадмын хамгийн том шагналууд болох шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг тус хүртсэн байна. Аливаа кино наадмын хувьд дээрх 4 шагнал дээр шилдэг кино зохиолын шагналыг нэмбэл хамгийн чухал 5 шагнал хэмээн нэрлэгддэг үлээ. Ийхүү томоохон 4 шагналыг хүртсэн учраас Европтооч зогсохгүй Америкийн кино урлагийн шилдгийг шалгаруулах Оскарын кино наадмаас гадаад хэлний бүтээгдсэн шилдэг киногоор шалгарах магадлал Хайр кинонд уламж өндөр болж байгаамаа. Кинонд нэлээд ховор байдаг сэдв буюу ахмад наснуудын хайр сэтгэлийн талаар өгүүлсэн чадварлаг туршлагатай ахмад жүжигчид болох Жан Луи Трентинян, Эммануэль Рива нар шагнал хүртсэндээ тунж их баяртай байлаа. Наадмын бусад шагналуудаас дурдвал Парисын сүүлчийн танго 1900 зэрэг киногоор алдартай. Италийн найруулагч Бернандо Бертоличи, Британийн жүжигчин Хелен Миррен нарт кино урлагт хүчин зүтгэсэн үүргийг нүүнлэн тусгай шагнал болгосон байна. Шилдэг баримтат киногоор Швейцар найруулагч Мануэль Вон Стилер өвлийн нүүдэлчид, шилдэг анимашн киногоор Томас Лунакийн Алунебл, шилдэг богино хэмжээний киногоор Румын найруулагч Теодор Гуйригийн Супермен хүн алз Бэтмен тус шалгарсан байна. Мөн үзэгчдийн сонголтын шагналыг Бэлэг найруулагчийн бүтээл Чи ирэхэд кино хүртсэн байна. Qu'est-ce qu'il y a? Tu ne vas quand même pas malmener ton image sur tes vieux jours. Je te regarderai bien. Mais c'est quoi mon image? Tu es un monstre parfois. Non mais dis donc, qu'est-ce qu'il y a? T'es devenu fou? Assieds-toi. Non mais je veux pas m'asseoir. Qu'est-ce qui se passe ici? Европын кино урлагийн шилдгийг шалгаруулах үйл явдлаа зэрэгцээд Америкийн нэгдсэн улсад амбан захирагчдын нэрэмжит наадам болж өндөрлжээ. Энэ наадам нь Оскарын наадмаас 2 сар гаруй өмнө болж байгаа гэдэг утгаараа Оскарт өрсөлдөгчдийг нэг дор цуглуулсан үйл явдал болсон байна. Ингээд наадмын хамгийн торгой агшинг хамтдаа хүлээн авч үзье. Европын кино наадамтай зэрэгцээд Америкийн нэгдсэн улсад амбан захирагчдын нэрэмжит наадам болж өндөрлөө. Энэ наадам нь Америкийн кино урлагийн шилдгийг шалгаруулах Оскарын наадмаас 2 сар гаруй өмнө болж байгаа гэдэг утгаараа Оскарт нэр дэвшигчдийг нэг дор цуглуулсан явдал болжээ. Амбан захирагчдын нэрэмжит кино наадмыг 2009 оноос эхлэн тусгайлан зохион байгуулсан юм. Тус наадмаар Америкийн кино академийн хүндэтгэлийн шагнал, Жан Хершолтын нэрэмжит хүмүүнлэгийн шагнал, Ирвин Талбергийн нэрэмжит шагналыг гардуулдаг юм а. Эдгээр 3 шагналыг Оскарын шагнал гардуулах ёслын үеэр гардуулдаг байсан ч 2009 оноос эхлэн ийхүү тусдаа шагнал гардуулах ёслол болсон байна. Дөрөвт удаагийн амбан захирагчдын шагналыг DreamWorks Animation компани захирал Джеффри Катценберг, баримтат киноны мастер Дон Аллен Пим Бейкер, кино найруулагч орлон тоглогч Холл Нэтэм, кино урлагийн түүхч Жорж Стивенс Жуниор нар хүртсэн байна. Энд Оскарын 3 шагналыг гардууллаа. Энэ бол тусгай шагналууд. Мөн томоохон шагналуудын нэг. Эдгээр шагналыг тэтгэвртэй гарсан хөгшин хүмүүст зориулсан шагнал ч гэдэг. Тэрхүү хүмүүс бол одоо хүртэл кино урлагт маш ихийг хийсэн, өөрсдийн карьераа дуусгаагүй хүмүүс байдаг. Тиймээс ч тэдэнд энэ шагналыг өгөхийг тун хүсэж байна. Бараатай үдшиж болсон шагнал гардуулах ёслолд Холливуудын оддын бараг тэн хагасан цугларсан байлаа. Учир нь энэ үйл ажиллагаанд Америкийн кино академийн гишүүд оролцдог учраас аливаа уран бүтээлчдийн хувьд киногоо сурчлах бас нэг арга нь болдог байна. Ёслолд Оскарт нэр дэвших магадлал тун өндөр байгаа. Зам дээр киноны жүжигчин Кристен Стюарт, боломжгүй киноны Эван Макгрегор орхигдсод тэг харанхуй 30 киноны найруулагчид ирсэн байлаа. Гэхдээ тэд хэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөс татгалзсан юм. Харин зарим нь киногоо сурчилж байгаа талаараа нэг үгүй ярьсан юм а. Арбитрийн шүүх бол инди буюу бие даасан кино. Тэгэхээр инди кинонууд зэр бүр өргөн хүрээг хамарсан сүр дүүлэнтэй нээлтийн ажиллагаа хийж чаддаг. Тиймээс л бид энд киногоо сурчилж байна. Ричард Гэр инхүү өнгөрсөн 4-р сард нээлттэй хийсэн арбитрийн шүүх инди киногоо танилцуулсан бол Брэдли Купер, Джеки Вивер нар мөнгөн дотортой жүжигийн эмхтгэл, Хелен Хант, Джон Хаукс нар чуулган, найруулагч Роберт Земекс, жүжигчин Кейли Рейлен нар нислэг гэсэн инди киногоо сурчилсан байна. 85 дахь удаагийн Оскарын наадмыг Гриффинийнхэн цувралыг санаачлагч жүжигчин Сэд Макфарлейн хөтлөхөр болсон билээ. Тэрээр энэ жил хэний ч төсөөлөөгүй шинэ уран бүтээл орж иж магадгүй юм хэмээн ярьж байлаа.
85 дахь удаагийн Оскарын шагналд гардуулах ёслол эх оны 2 дугаар сарын 24-нд зохион байгуулагдана. Харин нэр дэвшигчдийн нэрс 1 дугаар сарын 10-ны өдөр тодорхой болох юм байна. Яг энэ л үеэр Бразилийн Сан Пауло хотод Miss Bam Bam нэртэй нэгэн өвөрмөц миссийн тэмцээн зохион байгуулагдлаа. Энэ бол хамгийн сайхан өгзөгтэй эмэгтэйг шалгаруулах тэмцээн юм. Bam Bam гэдэг нь Португалаар өгзөг гэсэн утгатай үг юм байна. Ингээд Бразилийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн дундаас хин гэдэг үзэгсэлэнт бүсгүй 2012 оны Miss Bam Bam-аар шалгарсныг хамтдаа сонирхъя. Өнгөрсөн жилээс эхлэн Бразилийн Сан Пауло хотод хамгийн сайхан өгзөгтэй эмэгтэйг шалгаруулах Miss Bam Bam тэмцээнийг зохион байгуулж ирсэн. Энэхүү тэмцээн галбирлаг бөгөөд хамгийн дур булаам өгзөгтэй эмэгтэйг Miss-ээр шалгаруулдаг байна. Bam Bam гэдэг нь Португалаар өгзөг гэсэн утгатай үг юм байна. Энэ тэмцээн нь Америк нэгдсэн улсад зохиогддог нойтон цамцны тэмцээнтэй дүүцэхүйц утгаа уламжтай гэж хүмүүс үздэг байна. Гэхдээ цамц гээгүй учир нь Бразилд эмэгтэйчүүдийн биеийн хамгийн сайхан хэсгийг өгзөг гэж үздэг байна. Miss Bam Bam тэмцээний сүүлийн шатанд тунджилсан 15 өрсөлдөгчид самба бүжгийн аянд богино хэмжээний загварын шоу үзүүлдэг байна. Бразилийн муж бүрээс шалгарсан 27 оролцогчоос нийт 15-ыг нь эцсийн шатанд шалгаруулсан юм байна. Тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн нийт 10 хүнээс бүрддэг юм байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд өнгөрсөн жилийн Bam Bam Miss-ээр шалгарсан Razana Freira багтсан байлаа. Би биеийн бүхэл хэсгийг харгалзан үзэж байна. Хөл, өгзөг, бэлхүүс, цээж, нүр царай, нөхөрсөг байдал, алхаж байгаа байдал, бүжиглэх авьяас гэд бүгдийг нь харгалзан үзсэн байгаа. Тэмцээний ялагчаар Бразилийн хойд хэсэгт байрлах Парамужаас сонгогдсон оролцсон 25 настай Карен Филзардо шалгарсан байна. Тэргүүн байрын шагналыг 5,000 реал буюу 2500 Америк доллар дагалдах юм байна. Би үнэхээр их баяртай байна. Анхныхаа тэмцээнээр л анхныхаа тэтмийг авчихлаа шүү дээ. Үнэхээр их баяртай байна. Энэ жилийн тэргүүн Miss-ээр шалгарсныхаа дараа Филзардо алтлаг хүрээтэй цагаан усны хувцастайгаа тайзан дээр алхаснаар Miss Bam Bam 2012 тэмцээн өндөрлсөн юм а. Бид өмнө нь реалити шоуны од Ким Кардашианыг Кувейт улсад зочилсон талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл тэрээр аяллаа Бахрейн улсаар үргэлжлүүлж байна. Бахрейнд тэрээр Кувейтэд нээж байсан сүүн коктейлийн фестивалаа үргэлжлүүлсэн юм а. Саяхан Кувейт улсад сүүн коктейлийн фестивалийн нээлтэнд оролцож байсан реалити шоуны од Ким Кардашиан аяллаа Бахрейн улсаар үргэлжлүүлж байна. Тэрээр Бахрейнд ч мөн ижил төрлийн арга хэмжээнд оролцож байгаа юм. Бахрейнд Кувейтээс илүү олон шүтэн бишрэгчид нь илүү халуун дотноор угтан авсан байна. Олон цагаар хүлээн зогссон шүтэн бишрэгчид нь хайртаа одоо хараад бүгд хашгиралдан шуугилдаж байлаа. Ким Бахрейн улсыг үнэхээр сайхан улс байна хэмээн шагшин биширч байсан юм а. Харамсалтай нь энэхүү үйл явдлаас удалгүй хотод нэгэн өөмийн самун дэгдсэн нь нээлтийн ёслолд сүргээр нөлөөлжээ. 50 гаруй исламын тэмцэгчид цагдаа нартай тулсан эсэргүүцлийн арга хэмжээ Кимийн аялалтай давхцсан юм байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас жил бүрийн сүүлээр цасан ширхэг нэртэй хандивын мөнгө цуглуулах үйлчлэгийг зохион байгуулдаг үлээ. Жил бүрийн энэхүү үйлчлэгт олонний танил алдартай хүмүүс ихээр оролцож хүүхдийн төлөө буйны үйлсэд нэгддэг байна. Тэгвэл энэ жилийн үйлчлэгт Селена Гомес, Кэти Перри нар оролцсон байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас жил бүрийн 11 сарын сүүлээр цасан ширхэг нэртэй хандивын мөнгө цуглуулах үдэшлэгийг зохион байгуулдаг. Жил бүрийн энэхүү үдэшлэгт олонний танил хүмүүс оролцож буйны ажиллагаанд оролцдог байна. Үдэшлэгний үр дүнд 2005 онд зохиогдож эхэлснээс хойш нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хөтөлбөрт зориулсан нийт 16 сая долларын хандив цуглуулжээ. Энэ жилийн ажиллагаанд дуучин Кэти Перри, Селена Гомес зэрэг алдартнууд оролцсон байна. 20 настай жүжигчин Селена Гомесийн хувьд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хамгийн залуу төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэрээр 2009 оны 8 дугаар сард нэгдсэн үндэсний байгууллагын элч болж тухайн жилдээ цэврус нэн шаардлагатай хоол хүнс эми бүтээгдэхүүнээр дутагдж байдаг баруун Африкийн Ган улсад ажиллаж байсан. Тэрээр удахгүй өөр газруудад сайн дурын ажилд хамрагдах гэж байгаа тухайга ярьж байлаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн зүгээс 5 жил гаруй өмнө намайг элчээр ажиллах санал тавьж байсан юм а. Яг одоо би тэд хүүхдүүдийн төлөө юу хийснийг жинхэнэ утгаар нь мэдэрч байна. Тэд хүүхдүүдийн амийг аварч хамгаалахын төлөө үнэхээр тууштай зүтгэж байна. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл гэж бодож байна. Сайн дурын ажиллагааны нэг хэсэг байж хамтарч ажиллах гээд миний хийсэн зүйлс өөрт минь асар их зүйлийг өгч байгаа. Харин дуучин Кэти Перригийн хувьд өөрийн шүтэн бишрэгчтэй нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн санг сурталчилж хандивын ажиллагаанд оролцохыг уриална гэдгээ хэлсэн байна.
Би Twitter хуудаснаа 28 сая гаруй дагагчтай. Бараг л нэг жижиг арлын хэмжээний гэсэн үг. Тэгэхээр би энэхүү хандивын ажиллагааны тухай Twitter-тэй бичих болно. Өнөөдөр энэхүү хандивын талаар хүмүүст сурталчлах ажиллагааны нэг хэсэг болж байгаадаа сэтгэл их хөдөлж байна. Хүүхдүүд магадгүй нэгдсэн улсын байгууллагын хүүхдийн сангийн талаар сайн мэддэггүй байх л та. Тэд миний энэ ярианаас хүүхдийн сангийн тухай мэддэг болж энэ амралтын өдрүүдээр буйны ажиллагаанд оролцохыг хүсэх нь гарцаагүй. Би энэнд итгэлтэй. Үдшилтэд нэвээр дуучин нийгмийн зүтгэлтэн Harry Belafonte Audrey Hepburn-ы нэрэмжит хүмүүлгийн шагналыг гардуулсан байна. Audrey Hepburn-ы байгуулсан хүүхдийн сангаас 2004 оноос эхлэн энэ шагналыг гардуудаг болсон юм а. Олонний танил урлаг соёлын одод энэхүү ажиллагаанд оролцох нь иргэдийг хүүхдийн төлөө ариун үлсэд уриалан дуудах сайн талтай юм байна. Италийн Милан хотод төвтэй Pirelli үндэстэн дамнсан корпорацийн Их Британи дахь салбараас жил бүр уламжлал болгон Pirelli-ийн хуанлыг гаргадаг үлээ. Энэхүү хуанлын 12 хуудсыг жил бүр 12 сайхан бүсгүй чимдэг. Тэгвэл ирэх 2013 оны хуулбарт хинхэн гарахар болсныг одоо бүгдээрээ хамтдаа сонирхцгаая. 1872 онд Италийн Милан хотод зохион байгуулагдаж байсан Pirelli үндэстэн дамнсан корпорацийн Их Британи дахь салбараас жил бүр Pirelli-ийн хуанлыг хэвлэн гаргадаг билээ. Энэхүү хуанлыг Pirelli корпорац чухал үйлчлүүлэгчтэй шинжилгээний бэлэг болгон өгдөг учраас нэлээд алдартай хуанлид тооцогддог байна. Мөн хуанлыг үргэлжил олонний танил бүсгүйчүүдийн хагас нүцгэн зургаар чимдэг байна. Тэгвэл Pirelli-ийн хуанлын 2013 оны хувилбар саяхан тэрхүү тусгай үйлчлүүлэгчдийн гар дээр очиход бэлэн болжээ. Эх оны хуанлид Америкийн фото сурвалжлагч Стив Маккари ажилласан бөгөөд зураг авалт бүхэлдээ Бразилийн үзэгсэнд Рио де Жанейро хотод өрнөсөн байна. Тиймээс хуанлын нээлтийн ёслол Рио хотод болж олон алдартай дуучин, жүжигчин, загварынхан тэнд цугулсан байжээ. Мөн хуанлын бас нэгэн онцлог нь үргэлжил дур булаам төрхийг харуулж байдаг бол энэ удаад нэг ч нүцгэн зураг гаргаагүй байна. Зурагчин Маккаригийн хувьд загварын зурагчин биш учраас энэхүү хуанлигийн зургийг авах урилга ирсэнд их гайхаж байснаа хэлж байлаа. Багаргалтай санагдаж бас их баяртай байна. Би энэ зураг авалт хийгсэн шийдвэр гаргахдаа огтхон чиргэлзээгүй. Надад яаж илүү сайжруулах вэ? Яаж өөрийнхөө хэв маягаар хийх вэ гэсэн асуудал тулгарч байлаа. Энэ жилийн хуанлыг Адриана Лима, Изабель Фонтана, Элиза Седнау, Петра Немцова, Карли Клос зэрэг дэлхийд алдартай загвар өмсөгчд чимсэн байна. Мөн загвар өмсөгчдөөс гадна Бразилийн жүжигчин Соня Брага, дуучин Марисия Монта нар хуанлид зориулсан зураг татуулжээ. Энэхүү хуанлыг анх 1964 онд Италийн Pirelli дугуй үйлдвэрлэгчдийн сурталчилгаа болгон гаргаж байжээ. Улмаар загварын салбараар хүрээгээ тэлж өнөөгийн төрхөө олсон гэдэг. Гэсэн ч 1974 оноос 10 жилийн хугацаанд газрын тосны хямралын улмаас төр зогссон байна. Хуанлын зураг авалт энэ удаад 3 дахь Бразилд болсон байна. Өмнө нь 2005, 2010 оны хувилбаруудын зураг авалт Бразилд өрнөж байсан юм а. Шигтгэн хөтөлбөр өнөөдрийн дугаартаа Азийн ихэнх улсуудад нэр хүндэн төгссөн Өмнөд Солонгосын алдарт 2PM хамтлагийг үзэгч та бүхэндээ танилцуулах гэж байна. Үзэгч та бүхэн 2PM-ийн ертөнцөөр хэсэгхэн хугацаанд хамтдаа аялна. Өмнөд Солонгосын JYP Entertainment-д харьяалагддаг 2PM хамтлаг анх 2008 онд албан ёсоор байгуулагдаж одоо хүртэл хамгийн идэвхтэйгээр өөрсдийн уран бүтээлийг төрүүлж байгаа 6 гишүүний бүрэлдэхүүнтэй хүүгүүдийн хамтлаг юм а. Жүнсү, Жуно, Никун, Тэкён, Вуён, Шансу нар нь Азийн шилдэг продюсер гэгддэг Пак Жионы шинэхэн эрхтэй хамтлаг гаргахыг хүсэж байснаар нь анх 2008 оны 9-р сард олон нийтийн өмнө анхудаа гарч байжээ. 2008 он бол мэдээж шинэхэн байгуулагдсан 2PM хамтлагийн залуусын хувьд тунч онцлогтой жил байсан юм. Тэднийг олон нийтийн өмнө анх гарахаас ч өмнө хэвлэл мэдээллийнхэн JYP Entertainment-ийг шинэ бас шилдэг хамтлаг гаргана гэж шүүгэж байжээ. Ингээд байгуулагдаад нэг ч их удаагүй тэгээд ч өөрсдийн дебютыг дөнгөж эхэлж байсан залуус маш хурдан хугацаанд Өмнөд Солонгос даяар алдарсан юм а. Энэ бүхнийг нэг үгээр хэвлэл мэдээллийнхний ач гавья гэж хэлж болох юм. 2PM хамтлагийн гишүүдийн тухай цухас дурдахад Никунээс бусад бүх гишүүд JYP Entertainment-д орохын тулд хүндхэн сорилт шалгаруулалтыг давж гарсан гэдэг. Хамтлагийн гишүүн Пак Жэбүм Америкийн нэгдсэн улсад шалгаруулалтанд орсон бол бусад гишүүд нь Өмнөд Солонгос шалгуулсан. Тэгээд entertainment ертөнцид өөрсдийн гисэн байр суурийг олж байлаа. Ким Жүнсү Сөүлд зохиогдож байсан олон ч тэмцээн уралдаанд ялсан. Харин Тэкён, Жуно, Чансун нар Superstar Survival
тэмцээнд оролцож байсан. Тэгвэл Woo Young нь Busанд болсон JYP бүжгийн тэмцээнд оролцож бүхэл бүтэн 5,000 оролцогчоос тэргүүн байрыг эзэлж байсан юм а. Тэд хамтлаг болж нэгдснийхээ дараа ч гэсэн телевизийн шоу нэвтрүүлгүүдэд тасралтгүй оролцож байсан байна. Жишээ дуртахад 2PM болон 2AM хамтлагуудын хэрхэн бэлтгэл хийж байсан тухай Hot Blood шоу Mnet цугаар гарч байсан юм а. 2PM хамтлаг 2008 оны 9-р сарын 4-ний өдөр анх 10 points out of 10 points single гаргаж ихээхэн амжилт олсон. Үүнээсээ сар гарахны дараа дахин Hottest Time of the Day миний цомогтон багтсан Only You дуугаа гаргасан. Харин тэд 4-р сарын 16-нд 2 дахь мини альбом 2PM Time for Change цомгоо гаргаж 2009 оны 5-р сард анхны шагналаа M Countdown шоунаас Again and Again дуугаар авсан байна. Яг энэ сарда тэд SBS телевизийн Inkigayo шоунд оролцож хэсэг хугацаанд ч гэсэн үзэгчдийг шуугуулад авсан. Үгээр зогсохгүй 7-р сард I Hate You хэмээх шинэхэн дуугаа гаргаж дахиад M Countdown-д ялалт байгуулж хажуугаар нь Music Bank шагнал гардуулах ёслын дээд шагналыг хүртжээ. 2009 оны 9-р сард 2PM хамтлагийн гишүүн J-Bomb MySpace сайт дээр бичсэн байсан нэгэн сэтгэгдэл уг сайтаар цацагдсан нь хожмоо хамтлагийг хагалдуулахад хүрсэн байна. Түүний сэтгэгдэлд надад Солонгост их хэцүү байна. Би эндээс ямаар байна гэж хэлсэн байжээ. Хэдийгээр J-Bomb хамтлагийнхнаасаа болон шүтэн бишрэгчдээс уучлалтгүйж тэр үед би гэрээсээ хол тэгээд надад их хэцүү байсан. Бас Солонгост ирчгээд хэлний бэрхшээлээр нүүр тулгарсан. Тэм учраас сэтгэл санаагаар унсан хэмээн шин сэтгэлээсээ уучлалт гуйсан боловч зарим хүмүүс түүнийг 2PM хамтлагийн бүрэлдэхүүнд байх ёсгүй гэж үзсэн байна. 9-р сарын 7-ны өдөр JYP Entertainment-ийн захирал Park Ji-young J-Bomb хамтлагаас гарахгүй харин Fan Cafe дээр амрахын тулд түр хугацаанд завсарлага авч байгаа. Удахгүй илүү сайн болоод эргэж ирнэ гэсэн мэдээллийг өгчээ. Үүнээс үүдэж JYP Entertainment 2PM хамтлагийг 6 гишүүнтэйгээр уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэж зарласан юм а. Ийхүү 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2PM хамтлагийнхан J-Bomb-гүйгээр уран бүтээлээ төрүүлж эхэлсэн. Тэд Heartbeat дуугаа гаргаж 11-р сарын 10-нд 1:59 PM цомгоо гаргасан. Фэнүүд нь энэ үед J-Bomb-ыг буцаад ирэх байх хэмээн орилго тавьж байсан ч тэр ирээгүй. Гэхдээ хамтлагийнхан J-Bomb-ыг хамтлагийн нэг гишүүн гэж үзэж орлогоо 7 цэнцүү хуваасан гэдэг. 1:59 PM цомог болон Heartbeat дуу нь Өмнөд Солонгосын шилдгийн шилдгийг бараг 1 сар гаруй турш тэргүүлж байсан. Тиймээс ч 2009 оны шинэ жилийн баяраар KBS телевизийнхэн оны сүүлчийн фестивал дээр 57,060 хүний санал асуулгаар 2PM-ийн Again and Again дууг оны шилдэг дуугаар тодорхойлсон байна. 2PM хамтлаг анхны тоглолтоо Бусан хотод 7-р сараас эхлүүлж 8-р сарын дунд үеийг хүртэл амжилттай үргэлжлүүлж чадсан хамгийн анхны хөвгүүдийн хамтлаг болсон. Энэ ч тэднийг өөр бусад хэн нэгнээс илүү өрмөц ургаж өгсөн юм а. Тэдний 2010 онд гаргасан Still 2PM цомогт огтсон I'll Be Back дуу нь чартуудыг тэргүүлсэн. Still 2PM single нь бүх чартуудыг тэргүүлснээс гадна Америкийн нэгдсэн улсад гаргаагүй мөртлөө Billboard chart-ын World Album Chart хэсгийн 13 дугаар байранд орсон байдаг. Хамгийн сонирхолтой нь юу вэ гэвэл 2PM хамтлагийн залуус үүнийг өөрсдөө ч мэдээгүй байсан гинэ. 2PM хамтлаг Азад өөрсдийн авиасаараа алдаршиж дэлхийн дебютээ Япон улсаар эхлүүлсэн юм а. Энэ бол мэдээж JYP Entertainment-ийн санаа байсан. Харин дөнгөжил Өмнөд Солонгосын урлагийн ертөнцид алдаршиж эхэлсэн тэд нэг хэсэгтэл Японы урлагт хөл тавих дургүй байжээ. Гэхдээ маш олон агентлагуудаас санал ирж эцэст нь Sony Music Japan-тай гэрээ байгуулсан гэдгээ. 2010 оны 10 дугаар сард 2PM хамтлаг Японы Ryokoku Hall тоглолтоо хийж маш том амжилтыг араасаа дагуулсан. Энэ нь Японы томоохон агентлагтай гэрээ байгуулж алдарт Ryokoku Hall-ын 10,000 суудлыг дүүргэсэн хамтлагийн хувьд анхных нь том амжилт, гайхамшигийнх нь эхлэл байсан юм а. Мөн Японд анхудаа тоглолт хийхдээ ийм амжилт үзүүлсэн Солонгос хамтлаг тухайн үед байхгүй байсан. Өөрсдийн бүжиглэх авьяастаа харуулсан Don't Stop, Can't Stop, Again and Again дуунууд нь эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг жинхэнэ байлдан дагуулж байсан уран бүтээл нь болжээ. Энэхүү Японд маш амжилттай ажилласны дараа 2PM-ийг Азийн бүхэл улсууд шилдэг тооцож байлаа. 2011 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хооронд Японд шинэ уран бүтээлүүдэд төрүүлж эхэлсэн 2PM хамтлаг Mizamashi Super Live in Okinawa тоглолтод мөн Tokyo Girls Collection Show арга хэмжээнд оролцжээ. Нэгэнтээ алдар хүндийн эзэн болсон 6 залуу тус ондоо All About 2PM цомгоо гаргаж 20th First Concert in Seoul Don't Stop, Can't Stop DVD-г гаргасан. No Exorcist дуугаараа Японы чартуудыг 7 хоногийн турш тэргүүлсэн хамтлагийн залуусыг үзэгчид reality цэнгэнт болон зорилттой шоунд байнга оролцохоор нь сайн мэднэ. Тэд оддын хааны байнгын оролцогчид мөн idol шоу
зэрлэг бүжин шоунуудыг зохион байгуулж байсан. 2011 оноос эхэлж 2PM шоу нэвтрүүлгээ гаргасан. Тэд энэ шоугаа бүхэл авиас чадвар ухаанаар дайшлан үзэгчдийн хүртэл уралсан тухайга ярих дуртай байдаг байна. Алдарт 2PM хамтлагийн гайхалтай 6 өдөр аялан тоглолтоо саяхан дуусгасан. Тэд нэг хэсэгтээ нам гүн байхаар шийдсэн бололтой. Одоогоор чимээгүй хүн байна. Гэсэн ч 2PM хамтлаг удахгүй өөрсдийн шинэхэн уран бүтээлээр шүтэн бишрэгчдтэй бэлэг үрхэн амласан юм а. JYP Entertainment-ийн гайхамшигт продюсеруудын ачаараа дэлхийд цуутаа болсон 2PM хамтлагийнхан удахгүй шинэхэн уран бүтээлээрээ шүтэн бишрэгчтэй баярлуулах байхаа. Биелав үнд эргэлзэхгүй байна. Эрхэм мөндөд шигтгэгийн зүгээс залуустай амжилт хүсээд өнөөдрийнхээ хөтөлбөрийг жаргая. Монгол телевизийн мэдээний албанаас бэлхэн хүргэдэг Шигтгэн Entertainment мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан танд баярлалаа. Баяртай үзэгчдээ.